Нэгдсэн үндэсний байгууллагын 80 жилийн өн хүрээнд цуврал уулзалт хилцүүлгүүд болж байгаа. Үүний хүрээнд өнөөдөр гадаад харилцааны яамд эмэгтэйчүүд инх тайван ба аюулгүй байдал үндэсний төлөвлөгөөний анхны хуралдаан боллоо. Хуралдаанаар 13-25 тогтоолыг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлэх чиглэлээр хилцүүлэг өрнөлөө. Хуралд холбогдох яам, аюулгүй байдал болон хууль сахиулах байгууллага, иргэний нийгэм, олон улсын байгууллага хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцлоо. Монгол улсад эмэгтэйчүүдийн манлайлал шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоо сүүлийн жилүүдэд нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа гэдгийг албаныхан онцолж байна. Монгол Улсын засгийн газар энэ тогтоолын үзэл санааг бол хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой акцууд гаргасан. Шийдвэр гаргах төвшөнд одоо политикчдын тоо, шийдвэр гаргах төвшөнд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн тоог бол бид нар дөрвтөө нэмэгдүүлж чадж байна. Олон улсад ялангуяа нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай инхийг сахиулах ажиллагаанд манай эмэгтэйчүүдийн тоо бодитоогоор нэмэгдсэн. Мөн сүүлийн 3 жил манай гадаад харилцааны сайдын санаачлагаар зохион байгуулсан 3 том арга хэмжээг та бүхэн мэдж байгаа. Энэ гих мэтлэн одоо энэ тогтоолын үзэл санааг агуулгыг бид нар бодит ажил хэрэг дээр бол хэрэгжүүлж байгаа. Гэхдээ үндэсний төлөвлөгөө боловсруулах энэ ажлыг яагаад эхлүүлж байгааг гэвэл дэлхийд дээр өнөөдөр бараг 100 гаруй орн үндэсний төлөвлөгөөтэй болчиход байна. Тэгэхээр эмэгтэйчүүд инхтайван аюулгүй байдал гэдэг энэ ойлголтыг бид нар яаж одоо энэ улсад одоо яг хүмүүсийн энэ толгойд яг зөв суулгаж өгөх юм бэ те энэ чухам юу гэдэг байгаа яг ингээд томьёоллоор бол одоо их том агуулга сонсогдоод байна шүү дээ их тайван аюулгүй байдал гэх те гэтэл яг их тайван аюулгүй байдал гэдэг одоо дайн данжин байхгүй их түнх байгаа Монгол улсын хувьд чи ямар ойлголт болж бууж ирж байгаа те энэ бол ерөөсөө нийгэм амар амгалан байх аливаа зөрчил мөргөлдөөн байхгүй байх тийм ээ хүмүүс хүн амын бүлгүүд хоорондоо ойлголцдог зүй зохицолтой ийм л байх тухай асуудал яриад байгаа. Нэгдсэн үндэсний байгууллага олон улсын инхий ажиллагаанд оролцох эмэгтэйчүүдийн тоог 15% хүргэх тухай Монгол улсын ерөнхийлөгчийн төвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар инхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа албаагчдын 14.2% эмэгтэй инхийг сахиулагч эзэлж байгаамаа. Энэ нь төвшүүлсэн зорилтоо хангалттай биелүүлж байгаа үр дүн юм. Монгол Улсын зөвшөөрөгчнөөс нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулах ажиллагаанд 2006 оноос эхлэн эмэгтэй инхийг сахиулагчдаа оролцуулан үүрэг гүйцэтгүүлж эхэлсэн. Манай эмэгтэй инхийг сахиулагчид маань Сьерра Леон, Суданы Дарфур мужи, Афганистан зэрэг инхийг сахиулах ажиллагаануудад үүрэг амжилттай гүйцэтгэж байсан. За өнөөгийн байдлаар Монгол Улсын зөвшөөрөгчнөөс нийт 8 нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулах ажиллагаанд 900 зэргийн албаагч үүрэг гүйцэтгэж байна. Үүний 14.2% нь одоо эмэгтэй инхийг сахиулагчид ажиллагааны газар оронд үүрэг амжилттай гүйцэтгээд төрлөөрийн албан тушаалууд дээр ажиллаж байна. За эдгээрээс онцлох юм бол нэгдсэн үндэсний байгууллагын төв штабт за сургалтын нэгдсэн албаны одоо хэлтсийн даргын албан тушаалд намжруулах хурлаа маань үүрэг амжилттай гүйцэтгэж байна. За бүгд өмнөд Судан улсад явагдаж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын ажиллагаанд дэд хурлаа нэргүү маань эмнэлгийн хэлтсийн дарга хүчний штабын эмнэлгийн хэлтсийн даргаыг үүргийг амжилттай гүйцэтгэн гэх мэтчлэн албаагчид маань удирдлагын түвшинд одоо үүрэг амжилттай гүйцэтгээд явж байна. Монгол улс дахь хүний эрхийн төлөв байдлын 2 дахь удаагийн хэлтгэлээ хэлцэж 2015 онд нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөлийн хүний эрхийн түгээмэл нэгдсэн хэлцүүлгээс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарах, эмэгтэйчүүд инх тайван ба аюулгүй байдлын тухай 1325 тогтоолыг хэрэгжүүлэх Монгол Улсын засгийн газрын зориг ирмэлцлийг нотлох төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлийг тодорхойлох нь чухал юм а. Мөн дотоод гадаадын түншүүдийг хамтран ажиллахад уриалах болон олон нийтэд мэдээлэл түгээхэд анхаарах шаардлага бий гэж үзэж байна. Орон нутагт нь амьдарч байгаа иргэдийн нийгмийн амьдралд, нийгмийн эрхтэн, соёлын эрхтэн ямар нөлөө үзүүлж байгаа буюу нийгэм соёлын эрсдлийн үнэлгээг бол манай улсад хийдэггүйгээс болоод энэ зөрчил маргаан ингээд гараад байдаг. Энийг бол засгийн газар тэр аж ахуй нэгжүүд нь тэр шийдвэрлэж чадахгүй ингээд 30 жил явчихж байгаа байхгүй. Тэгхийн учраас энэ хобом гэдэг энэ аргачлалаараа бид нар энэ нийгмийн зөрчил маргаа үүсгэж байгаа нийгмийн асуудлын соёлын эрхийн асуудлыг нь бол шийдэж байгаагаар бол илүү ач холбогдолтой ийм юм байгаа. Тэгэхээр энийг бол энэ үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө босруулахад ашиглаж нэвтрүүлэхээс гадна энийг бол нийгмийн салбарт, эрчим хүчний салбарт, зам босрлын салбарт бол нэвтрүүлэх ийм боломжтой арга хэрэгсэл юм а. Одоо сүүлийн үед энэ уур амьсгалын өөрчлөлт, ган амшиг бол ихээр гарч иж байгаа. Яг энэ дээр бол бид нар яаж энийг даван туулах вэ? Яаж дасан
хідэн цогцох вэ? Уугуул иргэдийн, уугуул эмэгтэйчүүдийн санаа ажиллага, тэдний идэвхтэй оролцоо, тэр нийгэмд эерэг одоо асуудлыг шийдвэрх эерэг одоо ойлголтыг бий болгох энэ одоо ур чадвар үндэсний заяамал энэ өгөгдлийг нь яаж ашиглах вэ гэдэг дээр бол ашиглахад энэ хоббон бол чухал ач холбогдолтой. Хүлээн зөвшөөрдгөөс юм арга гэсэн. Альва улс үндэстний эвний харимтлах хөгжил цэцэглэлт гэр бүлийн сайн сайхан бүхэнд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо онцгой чухал байдгийн адил дайын дэлхийн их тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, доктортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх шударга энерэнгүй нийгмийг зохицлоход эмэгтэйчүүд, эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо асар чухал юм а. Мөн эмэгтэйчүүд албан бус цалин хөлсгүй ажил хөдөлмөр эрхлэгчдийг дийлэх эзэлж байгаагийн зэрэгцээ эрчүүдээс дунджаар 12 орчим хувиар бага цалин хөлс авч байна. Хэрэв улс орнууд гендрийн эрхтгч байдлыг бүрэн хангаж чадвал дэлхийн эдийн засаг 23 хувиар тэлэх боломжтой болохыг олон улсын валютын сангийн судалгаанд дурдсан байдаг.